За сайн байцгаана уу? Миний сувгийг сонсдог үнж сонсогч нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Ойлголт ухаарлууд минь араасаа унтарч сэтгэл санаа минь улам бүр чөлөөлөгдөж илүү амар тайван амгалан болсон мэт. За өнөөдрийн сэдэв бол өөрөө өөрийгөө яагаад гомдоогоод байгаа юм бэ? Бид нар өөрийгөө гомдоосоор л хэлсэндээ хүрэхгүй, ярьсандаа байхгүй, өөрийнхөө урмыг хугалсан өдрүүд маш их байжээ. Өөрийгөө инээлгэж, жаргалтай байлгах гэж амлсан амлалтандаа хүрэхгүй хойшлуулсаар бусдын төлөө, хүмүүсийн төлөө, ойр орчимд байгаа хүмүүсийн сэтгэл санааг амраахын төлөө өөрийгөө хойшин тавьжээ. Гой битээ болноо, турнаа, сараа. Өнөөдрөөс эхлээд тасгал хийнэ, эрүүл хоолноо гэж амлчаад яагаад хийхгүй байгаа юм бэ? Яагаад өөрийгөө гомдоогоод байгаа юм бэ гэж өөрийгөө зэмлэн өөртөө гомдоод ойлс. Хүмүүс намайг гомдоогоод байна гэж ойлгохаас ч илүү их гомддсон байлээ. Одоо өөрийгөө гомдоохгүй. Амттай хоол идмээр байвал хийх ёстой зүйлээ хийгээд ард нь шагнал болгоод өөртөө өгчих жишээний өөрийгөө баярлуулж явна. Олон жил хойшлуулсан эрүүл, чанга, эрч хүчтэй биеийг өөртөө өгөхөө дахин нэг амлалаа. Сараа чи одоо чадах болноо. Чи эрч хүчтэй гүйж, эрч хүчтэй дасгал хийж, эрүүлж хэрэг биетэй болж чаднаа гэж өөртөө амлалаа. Энэ бичлэгийг сонсож байгаа хүмүүс хэр их зүйлийг өөртөө амлацгаад хийгээгүй вэ гэж асуумаар санагдчихэв. Хамгийн сүүлд та өөртөө юу амласан бэ? Өөрийгөө сайхан амьдруулнаа, инээмсэглээд жаргалтай байлгана гэж амласан уу? Би тэгнэ. Тийм чадварыг эзэмшнэ. Би зураг зурж сурна. Би уулан талхна. Би дугуй унна гэж өөртөө амласан уу та бүхэн? Ямар нэгэн байдлаар бид нар өөртөө амладаг. Гэхдээ өөрийгөө дандаа гомдоодог. Хэлсэндээ хүрдэггүй. Тэгх болгонд дотоод зүрх сэтгэл минь шаналж, гомдож маш их таагүй мэдрэмжийг авдаг. Тэгээд янз бүрийн биеийн гажиг өөрчлөлтүүд өвчин бий болж эхэлдэг юм байна. Эцэстээ бид нар өөрийн сэтгэл санаанд тохирох, өөрийнхөө сэтгэлийн эрүүл мэндийг нэгдүгээр тавьж альва сонголтыг хийх юм бол тэр дүүрэн сэтгэлээр бусдад туслах боломж нэгддэг юм байна. Өөрийгөө гомдоочоод би хүн баярлуулах юм бол тэр хүнийг би үзий ядна. Тарих угаасаа тэгж ажилдаг. Би энэ хүнд туслахын оронд өөрийнхөө дуртай юмыг хийсэн бол доо гэж бодож дахин тэр дурсамжээр эргэн очиж гомддог, харамсдаг. Оргил гээ залуугийн подкастыг сонсож байхад яг тэгсэн биз. Маш хүмүүс юм гуйдаг гинэ. Чи надаа ийм хийгээд өгөөч, тийм хийгээд өгөөч. YouTube-ийн дагагчид 70,000, сонсдог хүмүүс нь хэдэн зуун мянга байтал. Тэр бүх хүмүүсийн хүслийг биелүүлэн гэвэл тэр залуугийн нас нь хүрэлцэхгүй. Тиймээс үгүй гэж хэлж сурсан гэж ярьжсэн. Заримдаа бид нар харамсгааргүй чадах хэмжээгээр ямиг хийж болох ч бүх хүнд найр тавин, өөрийнхөө хүслийг хойш тавин, бүх хүнд туслах боломжгүй. Үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Тэр нь ямар ч гэмхаргүй. Эхэндээ хүмүүс танд муухай хандна.
Өмнө нь заал гэдэг байсан бидтэй честа нэрэ ганц хүнд тусалсангүй дээ. Честа өөдгөө яах гэж хэлжээж магадгүй. Гэхдээ зүгээрээ хаяа бид нар үнэхээр тусламаа санагдвал чин сэтгэлээрээ туслах цаг олдно. Гэхдээ байн болж чадахгүй. Юм бол юм бүр хязгаартай. Дуусахгүй хэрчүүч гэж байдаггүй. Тодорхой хэмжээнд дуустдаг. Буцаж нөхөгдөх хүртэл жоохон гэсэн цаг авч байгаа. Дараа нь хүмүүс тусалж болох юм шүү дээ. Тийм учраас өөрийгөө битгий гомдоогоорой. Өөртөө өгсөн амлалтандаа хүрч байгаарай. Жоо чимээгүй суугаад би юу хүсээд байгаа юм бол юу сурна гэлээ. Би юуны төлөө амьдрна гэлээ гэдгээ эргүүлэн нэг бодоод тэгээд төлгөө гаргаад өөрийнхөө төлөө, зорилгынхаа төлөө яваад тэрнийхээ үр шимийг бүртээд баярлаад тэндээсээ ирч хүч урам зориг аваад амьдралыг үргэлжлүүлэх нь ямар гоё аз жаргал гэж. За өнөөдөр би зургийнхаа ур чадварыг хөгжүүлж зураг зурна гэсэн чинь найз маань намайг дуудаад хамттайгаа дуу гаргая гэж хэлэх юм бол үгүй би өнөөдөр төлөвлөгөөтэй дараа 7 хоногт тэр өдөр боломжтой гэдэг ч юм уу. Их байдлаар асуудлыг зохицуулж болох юм. Мэдээж 100% ингэж чадахгүй ч гэсэн эхний ээлжинд ядаж 5 удаагийн 1 удаа татгалзаад тэр татгалцсан өдрөө өөртөө зориулаад өөрийнхөө ур чадвар өөрийгөө сайжруулах тал дээр цагаа зарцуул суралцахад анхаарах бол дараагийн удаа таны үнцэн илүү өссөн байх болно. Хүний орлого хэр их сайхан амьдрах нь тухайн хүний ур чадвараас шууд хамааралтай. Хэрвээ таны амьдрал яг одоо таны амьдрал таалагдахгүй бай, таны орлогын түвшин таалагдахгүй байгаа бол танд сурах юм их байна гэсэн үг. Ямар ур чадварыг сурснараа би яаж миний орлого нэмэгдэж хаана яаж амьдрах нь тодорхойлогдно гэсэн үг. Хэрвээ юу ч сурахгүй, юм сурыг гэж бодохгүй, яг одоо өнгөрсөн сурсан мэдснээрээ үргэлжлүүлэн амьдрыг гэвэл та өөрөө аз жаргалгүй нэгэн болж хүрнэ. Аз жаргал гэдэг зүйл альва нэгэн хөвшлийн зүйлээс гарч өөр шинэ юм хийхэд аз жаргал мэдрэгддэг. Нэг зүйлийг удаан хийснээрээ гунигтай, уйдгартай мэдрэмж төрдөг. Хүн чадаж эхлээд, болж эхлээд, тархин ажиллахаа болоод тухайн зүйл тэгтлээ их одоо энерги цаг хугацаа зарцуулахааргүй болтол чаддаг болохоор тухайн зүйлээс уйдаж эхэлдэг. Нэг хоолой өдөр болгон иддэгтэй адилхан. Хэрвээ та яг одоо байгаа амьдралаасаа уйдаж, гуниглаж, залхаж байгаа бол нэг зүйлийг шинээр сурахад өөрийгөө зориулаарай. Юу ч байж болно. Шинэ хэл сурч болно, чөлөө цагаараа өдөрт 2 минутыг зарцуулаад 2 үг зээжил болох нь таны амьдрал шал өөрөөр ирэхийг та тэр өдөр мэдрэх болно. Тэгээд сурсныхаа дараа бас л нэг гуниг утгарыг мэдрээд эхлэнгүүт дараагийн зүйлдээ орж. Заавал юм сурахгүй байж болно. Хизээч очиж байгаагүй газараа очиж болно. Жохон ч гэсэн явдаггүй газраараа өөр гудмаар алхаж болно. Найз нөхдөндөө очиж болно, хамаатнытай очиж болно. Ер нь хийдгүү ямар нэгэн зүйлийг хийгээд үзээрэй. Тэр бүрт аз жаргал мэдрэх болно. Та удаан алхаад суухаар ямар гоё гэдэг вэ? Үргэлж алхаад тахаар ядарна шүү дээ. Харин дандаа суугаад байвал нуруу өвдөн бөхсөвдөн. Тийм учраас босоод алхах хэрэгтэй. Их байдлаар өөрийн хэв маяг шинжийг өөрчлөөд явах юм бол тэр хорон мөч бүрээс аз жаргалыг мэдрэх болно. Буддын шашинд бүх зүйл зовлон гэж ярьдаг. Харин би бол бүх зүйл жаргал гэж хэлмээр байна. Жаргалаас жаргалын хооронд дамжиж чадах юм бол та энэ амьдралын илүү бодох учиртай өнгөрүүлж чадах юм. Суухын жаргалаас босхын жаргал, энийхэн жаргалаас гуниглахын жаргал, гуниглахын жаргалаас уурлахын жаргал,
хаяач болтохоо уурлаад хэлий гэснээ хэлчихээр сэтгэл санаа сайхан болдог шүү дээ. Даарахын жаргалаас халууцахын жаргал. Гүүхийн жаргалаас алхахын жаргал. Жаргалаас жаргалын хооронд шилжиж болж байгааз өөрийгөө хайрлаарай. Өөрийгөө нэгдүгээр тавьж, өөрийнхөө хүслийг нэгдүгээр тавьж, би юу хүсэж байна гэдэг дээр анхаарлаа хандуулж, бусдад ээлхээр үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Мэдээж гондоож болохгүй. Гэхдээ аль болох эвлэгнэр уушлаарай, би энэ удаа чадахгүй нэ. Надад хийх зүйл байгаа гэж хэлээд өөрийгөө хайрлах тэр зүйлд цагаа зарцуулаарай гэж хүсэж байна. Одоо би өөрийгөө гомдоохгүй. Үүнээс хойш өөрийгөө нэгдүгээр тавьж, өөрийгөө л хайрлах болно. Миний сэтгэл санаанд нөлөөцөх үед, миний сэтгэл санааны аж аргалд сайхнаар нөлөөлөх үед сонголтуудыг би хийх болно. Тэр дүүрэн сэтгэлээрээ, дүүрэн энергиэрээ та бүхэнтэйгээ шин бичлэгүүдэд хуваалцаж, ухаарал, ойлголт, мэдлэгүүдэд түгээх болно. Баярлалаа. Баяртай.